Тэтгэврийн хуучин хуулиар бол эмэгтэй хүн 55 нас хүртэл ажиллаад тэтгэвэр тогтоологдог. Энэ дагуу 4-өөс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэй тэтгэврийн хөнгөлөлттэй нөхцөлийн хүрээнд 5 жилийг нааш татаж 50 наснда тэтгэврт гарсан тохиолдолд нийт иргэдийн 25% эзэлж байна. Гэтэл ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй эмэгтэйчүүд нийт иргэдийн 30 орчим хувийг эзэлдэг учраас төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт сонголт бүрдүүлж өглөө. Ингэснээр эмэгтэй та 55 наснда хүсвэл тэтгэврт гарч болно. Харин ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй бол 60 нас хүртлээр тэтгэвэр тогтоолохгүйгээр ажиллах сонголттой боллоо. Гол нь юу гэж ойлгуулад байна гэхээр чамаа мөлхүүлээд бүр 60 хүртэл нь ажилуулад ингээ бүр тэтгэврт гаргахгүйгээр болгочих нэ гэж. Тэгэхээр 60 наснда тэтгэврт гарна гэдэг бол эмэгтэй хүний эрхийн асуудал. Энэ шийдэгч байгаа. Гэхдээ Монгол улс бол эмэгтэй хүн 5 жилээр тэтгэврийн нааша татаж тэтгэврт гаргадаг нөхцөл өгдөг. Тэр бол хэвээрээ байгаа. Одоо 60 нас гिचээд 5 насаар тэтгэврийн насыг нааша татнаа. Тэр нөхцөл бол хэвээрээ. Ийм учраас 55 наснасаа тэтгэврт гарах эрх бол нээлттэй байна. Мөн нийгэм нотлохын шимтгэлийн хിവэр нь үлдээлээ хэрэгцээ 19%-аар нэмэгдүүлнэ гэдэг заалт батлагдчихсан бол иргэн та нийгмийн даатгалд 9% шимтгэл харин ажил олгогчийн зүгээс 10% татвар төлөх байсан. Аль 1999 онд батлагдсан нэрийн дасны тухай шийдвэрээс үүссэн хохирлыг иргэд ажил олгогч төлөх эрсдлийг инхүү бодлогоор зохицууллаа. Харин хөнгөлөлттэй нөхцөлийн хувьд урдын адил хിവэр үйлчлэн хүнд нөхцөлд уурхайд ажилдаг, цэргийн албанд ажилдаг зэрэг тэтгэврийн насыг 5 жилээр үргэлжлүүлж тэтгэвэр тогтоолгох асуудал. Нэгснээ одоо бол цаашдаа эмэгтэй хэрэгтэй хүмүүс ялгууртаагаар тэтгэврт гардаг энэ тогтолцоо хэвээрээ байна. Ер нь 3-т бол нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэе гэж орж ирсэн. Нэгснээ өнөөдөр байгаа 14%-ыг 19% болгоё гэж оруулж ирсэн. Бид 14-ээр нь хэвээр нь үлдээсэ. Шинэ энэ бодлогын хүрээнд бол 10 жилиг авч 10 жилийн дундчаар тэтгэвэр тогтоолгоё гэдэг асуудал орсон. 10 жилийн дундчаар яхаар бол тэтгэвэр тогтоох суур одоо тэтгэвэр тогтоож байгаа хэмжээ багасчих гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг бол одоо хууль тогтоох хүрээнд энэ бол бодлого нь гарсан. Ийм байдлаар арсланы бахын түрээд гаргачлаа. Гэхдээ бодлогыг бид нар хууль болгож гаргахдаа энийг бол жишээ нь анзаарах хэрэгтэй гэж харж байгаа. Нэгснээ өнөөдрийн төвшингөө бид нар бууруулахгүй байх хэрэгтэй гэдэг байр суурийг барьж байгаа. Харин энэ удаагийн төрөөс тэтгэврийн шинжилгээний дараа баримтлах бодлогын баримт бичигт тусагдaltaгүй үлдсэн нэг зүйл нь тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал. Хэдийгээр бодлогод тусагдаж чадаагүй ч өнөөдрийн нөхцөл байдлыг харж хуулийн төсөлд дахин тусахаар төлөвлөжээ. Учир нь өнөөдрийн байдлаар тэтгэвэр авагч нийт ахмадын 90% нь тэтгэврийн зээлтэй байгаамаа.